Намайг Оюма гэдэг Space буюу тавилга үйлдвэрлэл чиглэлээр 10 дахь жилдээ бизнесээ эрхлээ явж байгаа. Эмэгтэй бизнес эрхлэж байна. Хамгийн эхлээд бол суралцах хөгжих боломжтой хэрэгтэй. Үргэлж дандаа шинийг эргэлхийл цаг үеийн залуустайгаа хөл нийлүүлж халах нь аягүй чухал. Хоёрт нь болохоор мэдлэггүй байж болно. Мэдрэмжтэй байх хэрэгтэй. Бизнес эрхлэж байгаа маш их олон харилцаа болон асуудлууд гарч ирдэг. Энэ бүгд дээр мэдрэмжээрээ байх нь аягүй чухал. Гуравт нь юу гэхээр стратегтэй байх хэрэгтэй, төлөвлөгөөтэй байх хэрэгтэй. Жил жилийнхаа төлөвлөгөөнд юу өгөх гэж байгаа үр дүнгуудээ маш сайн гаргах хэрэгтэй. Ер нь бол SEO подкаст сонсдог. Сүүлд бол Women podcast гэх шинээр гарсан билээ. Эмэгтэй бизнес эрхлэгч хүн одоо ахуйн амьдрал болон бизнес амьдралынхаа хэм маяг болон энэ цаг хугацаагаа яаж менеж хийх вэ? Мөн асуудлууд нь юу байсан? Тэр асуудлуудаас яаж даван туулсан гэх мэт чадварууд, суралцах зүйлүүдийг их үзсэн. Тэгэхээр хамгийн сүүлд үзсэн подкаст бол Мон Полиментийн мөнх насан захирлын подкастыг үзсэн байгаа. Анх бизнес эрхлэж байгаа хүн бол бусдын хийж байгаа бизнесийг амархан юм бэ? Энэгээр мөнгө олчих гэхээсээ илүү өөрийгөө айгуу сайн ойлгоод би юу чаддаг бэ? Тэр чаддаг зүйлээрээ бизнес эрхлэх юм бол асуудлуудыг даван туулах чадвар, харах өнцөг нь бол илүү их байна. Хоёрт нь болохоор санхүүгийн сахилга баттай байх хэрэгтэй. Бизнесийн хамгийн гол төлхөр бол санхүү байдаг. Тэгэхээр санхүүгийн сахилгат баттай байснаар бизнес маань урт хугацаанд үр өгөөжтэй үр дүнгээ гаргана л гэсэн үг. GS1 Монгол бизнесийн глобал хэл